боловсрол. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймагуудын мэрэгжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, дадлага үйлдвэрлэлийн бааз байгуулна. Одоогоор бас нэлээд хэдэн мэрэгжлийн боловсролын байгууллагууд байна. Ихтэй сургуулиудын салбарууд нь байгуулагдчихсан байна. Тэгэхээр энийгээ түшиглээд бид нар илүү хөдөө аж ахуйн руу чиглүүлсэн ийм сургалтын шатлсан тогтолцоог энд бүрдүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. За дээрэс нь одоо Дархан хотын хамгийн том баялаг бол хүний нөөц юм байна. Хүний нөөц. Өөр альчаа бүс бүтээл одоо альч амирт байхгүй юм бос уучны чадвартай нөөцтэй гэсэн үг. Хувийн болон одоо төрийн 8 ихтэй сургууль байна. Оргил үедээ 2000 гарan, за багада 1000 оюутнууд нарийн мэргэжлэр төгсдөг. За эндээс нь 60-70% дархандаа үлддэг гэсэн үг. Тийм учраас дархны хамгийн том давуу тал бол ерөөсөө хүний нөөц юм байна. Дархан хотод шинжлэх ухааны сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр ихтэй сургуулийн цогцлбор хотны байгуулж хөгжүүлэх зуршил заасан байна. Энэ хүрээндээ бас ингээд орон нутагт одоо хуман бизнес зах зээл эдийн засаг хөгжих томоохон хөтөлбөр одоо хэрэгжиж байгаа. Бас их том давуу талтай. Ингээд томоохон үйлдвэрүүд бариад явъя гэж. Гэтэл бид нар нөгөө зөөлөнд төсөө асуудал, дээрээс нь боловсон хүчний асуудлаар бид унахч байна. Өнөөдөр бид нар яг энэ томоохон бүтээн байгуулалтыг Монгол Улсын засгийн газрын зоригтой гаргаж байгаа шийдвэрүүдээс маш их харагдаж байна. Гэхдээ бид нар боловсон хүчин дээр маш яралтай арга хэмжээ авахгүй бол 25 оноос ахуулаад энэ олон станцууд одоо энэ олон том үйлдвэрүүд явахад инженер техникийн ажилт маань бүгд байхгүй байгаа тийм. Энэ дээр бол одоо боловсролын салбартайгаа бас үеж маш хурдан он дээр арга хэмжээ авахгүй болохоо байсан юм байна гэж харагдаж байна.